Сайн байцгаана уу? Өглөө өдөр орой мэндийг мөнхөн анд хоёрхан зүгээс Vlog-т мань хамтдаа байдаг та бүхэндээ хүргэж байна. За бид хоёр завгүй өдрүүдийн дундах жижигхэн аялал амралтаа хийгээд багахан хугацаа өнгөрч байна. За өнөөдөр цоо шинэхэн дугаараа хүрэх гэж байна. Энэ удаагийн 4 дахь Vlog маань хаана хүрсэн бол өнөөдрийн Vlog-т хамтдаа гараа. За өнөөдрийн Vlog-оор Нандаа мөнхөн хоёр нь Паракотын Жарав дүүрэлд байрладаг түүх, байгаль, шинжлэх ухаан гурыг нэг доор шингээсэн онцгой нэг орон зайгаар аялсан байгаа шүү. За тэгээд энэ Паракотын аялал зуучлалын гол алдартай төвүүдийн нэг биш. За харин илүү нам гүм, шинжлэх ухаан, байгалийн хослол болсон онцгой орон зай. За энд сургалтын зориулттай ботаникийн цэцэрлэг, халуун орны ургамал бүхий хүлэмж, түүхэн хэв шинжээ хадгалсан вела болон ногоон цэцэрлэг хүрээлэн нэг цогц байдлаар энд оршиж байна. Тэгээ хамтдаа энэ гайхалтай газраа аялаж дотор нь юу байгааг хамтдаа мэдэрцгээе. За энэ газар нь анх 1920-од онд байгуулагдсан юм байна лээ. Мэдээж бит хоёр нь цэцэрлэгт хүрээлэн рүү ороход өөдөөс маш гайхалтай байгалийн үзэсгэлэн нуур, за тэгээд өндөр модод төрөл бүрийн цэцэг ургамлууд дээр багтсан. За мэдээж зам дагуу тайван алхаж модын сүүдэр хэсэг амрангаа орчин тойрны зургийг авч видео бичлэг хийж юмсан. За мэдээж энэ цэцэрлэгт хүрээлэндээ энэ ботаникийн цэцэрлэг рүү ороход ургамлын нэр төрөл хэлбэр дүрсийг ажиглаж болох юм байлээ. Мөн ховор болон онцгой ургамлуудыг ойроос харж тэдний мэдээлэлтэй танилцах юм жижигэн самруудыг ингээд ургамлуудын хажууд ингээд байрлуулсан байсан шүү. За ингээд нилээн алхаад байгалийн сайхныг мэдрээд шууд энэ жиргээ, модны навчны тэр чимээ, за тэр нуурын дотор байгаа тэр том загснуудыг хараад ингээд ямар сайхан амар тайван байдлыг мэдэрч амжсан гэж бодож байна. За нилээн цаашаа алхаж байгаа бит хоёр нь хүлэмжтэй таарсан нөгөө түрүүнд дурдсан хүлэмж рүү орсон. За уур амьсгал ногцон уучлагдсан, дулаан чиглэг агаар угтсан, шилэн хааны цаана гэрэлтэх нар ногоон ертөнц донд бид хоёр нь хэсэг хугацаанд алхаад зураг бичлэгээ хийж амжсан. За энэ хүлэмжийн дотор Африк, Аз, Америк, Австрали гэд дэлхийн олон төвийн ургамлуудыг нэг дор цуглуулчихсан. За энэ кактус, далмод, халуун орны цэцэг моднууд гээд ургамлууд гээд төрөл бүрийн зүйлүүд байсан. Тэгээ өөрийн өнгө бүтэц амьд мэдрэмжээ харуулсан. Тэгээд энэ хүлэмжийн дотор ороод ирсэн чинь нэг тийм өөр ертөнцид очичихсан. Африкийн одоо тэр ширэнгэн очичихсан мэдрэмжийг авсан, кинон тоглож байгаа юм шиг тийм нэг сэтгэл догдсон мэдрэмжийг бас аваад амжсан шүү. Тэгээд цаашаа бит хоёр нь мэдээж одоо энэ хүлэмжийг үзээд хажууд нь бас ингээд кактус байлээ. Кактусны хүлэмж. Тэгээд кактус ордог гэсэн нь бол чочтойсэн. Тэгээд орч чадаагүй ямар ч хэсэн гадна талаас нь харсан чинь ямар их кактус хийсэн гэж бодож чинь жижигээс том хүртэл ямар олон төрлийн юм кактус ч ингэж одоо гадна талаас нь хараад бас амжаад ямар гайхалтай юм бэ гэдээс мэдэрсэн. За тэгээд гараад ирсэн чинь 70 мод ийм том мод сүрлэг мод битэрийг өгсөн ямар гайхалтайсан гэж яг тийм үлгэрийн канон дээр нэг ийм том мод гардаг та яг тийм мэдрэмжийг өгсөн. Йоо энэ одоо канон дээр гардаг мод биш. Ямар өвөрмөц мод.
нэр нь яш тайраа те. Цаашаа яваад сүүдэд ор суугаад хэсэгхэн сайхан амраад байгалийн сайхныг мэдрээд нөгөө цөөрмийнхөө дэргэд ирээд нөгөө усанд хөвж байгаа загаснуудаа харсан тий нарны тусгал навчсын сүүдэр гэд бүгд нэгэн тайван химнэл дотор ингээд ууссан мэт гайхалтай ийм амарч болох тий хүн ямар гайхалтай мэдрэмжийг авах боломжтой юм бэ гэдэг тэр зүйлийг бид хоёр нь энэ цэцэрлэгт хүрээлэн дотроос мэдэрсэн шүү. Тэгээд аяллаа донд бидний хийсэн зүйл үнэндээ маш энгийн. Тэгээд бид хоёр нь алхсан, ажилласан, зураг бичлэгээ хийсэн, тийм бас чимээгүй суугаад ингээд тайвширлыг өөрсдөө өгч чадсан. Тэгээд завгүй өдрүүдийн дундах жижигхэн аялал амралт маань бид хоёрт дурсамжийг үлдээж байгаа. Бас аж аргалыг мэдрүүлж байгаа шүү. За ингээд ийм гайхалтай газруудаар бид хоёр нь аялаад хамгийн их тайвширлыг тэгээд ажлын алжаалаа тайлаад дараагийн одоо ажлын өдрүүдэд ажиллах ирч хүчээ цэнэглээд авсан байгаа. За энэ газар бид хоёрт нэг зүйлийг тод сануулсан. Байгаль биднээс юу ч нэгтгэхгүй юм байна тий. Бидэнд хамгийн хэрэгтэй бүхнийг өгдөг юм бэ. Амар амгалан байдлыг цэвэртэй тэнцвэр ирч хүчийг бэлгэлдэм байна гэд ингээд мэдрээд амтсан. За хэрвээ яг одоо бидний влогийг үзэж байгаа Чехийн Праг хотод амьдарч байгаа монголчууд манд ах юм бол зөвхөн одоо алдартай газруудаар нь аялах биш тий алдартай газруудаар нь очих биш бас яг ийм нам гөмхөн чимээгүй оршдог даатхан байдаг тий амьд орон зайг ч гэсэн бас нэг зориод өөртөө бас нэг гайхалтай дурсамжийг бас үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээ учир нь заримдаа хамгийн энгийн өдөр хамгийн удаан сэтгэл түлдэг аялал болдог юм шүү. За тэгээ өнөөдрийн маань блог энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ удаа Праг хотод тэгээ Праг хотын 60 дүүрэгт байрладаг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялаад амраад альжаал ядаргаагаа тайлсан гайхалтай блог маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар маань хаана байх вэ? Хамтдаа байгаарай. Баярлалаа.